Мөлхөлтийн авраг Томоо. Томоо цэцэрлэгт байхдаа мөлхөлтийн тэмцээнд орж байсан бичлэгээ үзэж сууна. Тэр хэрхэн уралцсныг хамтдаа үзцгээе. Хөөх! Томоо жаахан байж шүү. Тэр гараанаас гарах гэж байгаа бол та. За, эхэллээ. Томоо өвдөг гарын тусламжтай тун чадмаг мөлхөж байна гэж өвдгөөрөө нуглан өлмий жийж хоёр гараараа тулан толгоогоо өргөж өвдөг гараа зөрүүлэн мөлхөж байна шүү. Хараач. Баруун хөлийг зүүн гартай хамт, зүүн хөлийг баруун гартай хамт урагш тавьж байна. Дараа нь олсон доогуур мөлхөх юм байна. Энэ баг зэрэг хэцүү харагдаж байна шүү. Хоёр гарыг тохоогоор нугалж гарын алгаар газар тулан доош харж хэвтээд баруун гараа урагш сунган зүүн хөлийг өвдгөөр нуглан татаж элгээрээ гулсан мөлхөж байгаа нь яг л матар шиг харагдаж байна. Одоо вандан сандал дээгүүр мөлхөхгүй. Вандан сандал дээгүүр яаж мөлхөх юм болоо? Сандлаасаа бариад гулсчих юм байна. Хөлөө нийлүүлэн өлмийг жийж, толгоогоо гидийлгэн, хоёр гарыг урагш сунган, сандлын ирмэгээс барьж, хэвтэй байдлаас тохоогоо нуглан, биеэ татаж, могоо шиг гидсээрээ урагш гулсан мөлхөх юм байна. Хамгийн сүүлд энэ саадыг давах юм байна. Томоо энэ хоолоогоор яаж мөлхөх бол? Өвдөг тохоогоо нийлүүлэн өлмийгөө жийж, толгойг баг зэрэг гидийлгэн мөлхөх чиглэл рүү харан суусан байдлаас хөл гарыг баг багаар урагш зөөж мөлхөнө. Хамгийн гол нь өвдөг тохойг салгахгүй юм байна. Яг л туулаа шиг харагдаж байна гэж. Хөөх! Тэр маш хурдан бас зөв мөлхсөөр бүх саадыг амжилттай давж чадлаа. Хүүхдүүд тэрэнд алга ташин баяр хүргээрэй.